Бид хөөхд ахуй цагтаа томчуудын ярьдаг байсан харгаар хэмээх аимшигт үлгэрийг чих 50 сонсдог ч. Хүнжил дотроо айж хурган амьсгал түгжин хондог байлаа. Гэвчин тухайд бодит үннийг сонсох цаг нэгэндээ ирэх байсныг насны залуу цусны шингэнд дааж галарсангүй. Энэ бол гэхдээ харгаар хэмээх хамт амьдсан үлгэр биш. Далтын хар хүч агуулсан хатсан гарны тухай нэн аимшигт бодит үг юм. 1950-ад оны эхээр одоогийн нарны дэдэм дэлгүүрийн ойролцоох 9 гудамжинд Ли Дая буюу намсраа хэмээх өвгчөөр хятад баг шихэн гуанз ажилтуулан амьдардаг байв. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойндооч олон ч хүүхнүүдийг өргөтөж дөнгөдөг байжээ. Ли Дая сайхан хүүхэн харагдвал үнгүй хоол цайгаар дайлан хөөгцөнд идэгдсэн шар шүднүүдээрээ яр зайлган инээ. Тэрээр нэгэн өдөр хөдөөний байдалтай хувц хонор муутай боловч царайдаг хүүхэн хашааных нь өмнөр уудтай мөрөн ядарсан бололтой алгаж явааг хараад гуанзандаа дуудаж оруулан цай хоолоор тайлангаа хэрэг зөргийг нь асуугаад авч амжжээ. Бүсгүйч ар хангаагаас аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаад цайлагнаар хөвгүүлж орхижээ. Улаанбаатар дүүрэн танилтай хэрэг юу гэлээ гэсэн шиг Дая тэрд орхноо л ирж яв айлыг нь олоод заагаад өгчв. Тэгтээ ирж үнгүй хоол идэж бай гэхээч мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр ванзных нь өмнөөр явж харагдангууд л мөн л жайжган гүйж очиод чирэг шахам ганцандаа оруулж хоол цайгаар шахснаа. Чи их мөнхөөхэ. Манай дээр ч хоол идэхгүй яасан. Би их гомдосоо. Ингээд ойлгох маяг үзүүлэхэд нь бүсгүй тэсэлхүү инээд алджээ. Энэ инээд баггүй хугацаанд Ли Данжааны шавар тагцыг чимсэн юмдаг. Үүнээс хойш цэцэг дараа өдөн цагаан малгай, өөдөн хуаран дээл, торгон сав хүмссэн хотын гангуу хүн болж хуурчээ. Энэ хооронд Ли Данжаан түнд хай цэцэг тоолё. Чи ажил юу хийнэ? Ажил үйлдвэр комбинат хүү гэж ямар муухай. Гэж ятгана. Улаанбаатар дээрээд нэг жил болсон цэцэг дараа ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан эмгүү хэрнээ ирчүүдэд ингэр задхай нэгэн болсон бай. Ли Даяагаас зүгээр нэг зээлж нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртөө болсон байлаа. Нэг өдөр цэцэг дараа сурсан цангаараа мөнгө зээлэхээр ирчээ. Энэ удаад луухан ихээхэн өөр болсон байв. Тэрээр харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэхэн дээр сарда 100 төгрөгийн цалин авдаг цэцэг дараа үнэндээ шоконд орлоо. Ли Дая мөнгөө заавал өнөөдөр авна гэж зогссонгүй шүүг цагдаад хэлж шорон гэндэнд хийлгэн гэж сүрдүүлсээр ойлуулж орхижээ. Тэгснэ гэнтхэн мөнгөн ус шиг сайхан ааштай болоод хай цэцэгэ тэнэгүү лийг өршөө. Би яасаа тэнийхээ толгой бай. Нэмэн толгоогоо шаан өмнө нь цөхөрч унаад. Хай. Чи манайд ажил хийваа. Би чамд сард 200 төгрөг өвөө. Гэх зэргээр ядгасаар үгэндээ оруулж амжижээ. Тэр цагаас эхлэн цэцэг дээр лигийн гуанзанд ажиллахаар боллоо. 2 сарын дараа гэхэд байдаг айл нь муухай ааш гарах болсон тул хужаагийн гэрт ирж ханзных нь нэг буланг өмчилж авчээ. Тэр үед хотын хөөхнүүд дэвширхэн ялиутай янжуур дадах мод дэлгэрээд байв. Лууханы шагалдаар цэцэг дээр хитгэн удаа татаад л тамхины сайхны бишрэх болов. Үнэндээ тамхинд Ли Дая хар тамхи болдог байсан тэр аж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли Хуан үнэндээ маш зуугүйхэн хөдөлж байлаа. 2 сар орчим тамхи татуулахад цэцэг дээр хар тамхин дондогч болж хуурсан байна. Нэгэн өдөр цэцэг дээр өглөө босоод даттал ямар ч таашаал хүртсэнгүй. Гайхалтай Ли Хуанаас тамхин яагаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухт нь хай цэцэг. Тэр тамхиа сайхан зүйл хольсон байсан. Тэрүү холж ихээ үнэтэй. Монголд байхгүй ба. Дотор газар ургадаг ургамлаа. Гэлжилээд л үннийг бал хэдэл нь хэлэхэд цэцэг дээр хар тамхи гэх сургийг нь сонсч байсан зүйлдээ лавхан орсноо ойлгоод айсандаа давхин зочжээ.
Ингээд хэрэг явдал нэгэнд оройтсан байв. Орой урд цэцэг дарын биенээ тэсэлгүй өвдөж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухан ч өрөвдсөн дүр хэсгэж хар тамхи хайх нэрийдлэр гадагшаа яваад өндөр үнээр авлаа гэсээр орж иржээ. Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тонч удахгүй цэцэг дарын өвөрт өвгөн хужаа орж хундан цагаан биеийг нь эзэмдэх болов. Ийхүү 2 жил хар тамхиндаа мансурж өвгөн хужаадаа талхиулсан цэцэг дар өсгөн ухаан санаан ч гэсэн нэг л өөр болсон байлаа. Нэг л өдөр Ли Дая цэцэг дараас уйдаж усны гудамжинд амьдардаг яргачин хужаад 500 төгрөгөөр арилжиж орхиж. Өнгө зовсон цанхи цайснаас л бус үзэмжгоо нэвээрээ байсан хэдиж хар тамхин мансуурсаар өдөр шөнөний мэдрэхэ болсон түнд Лич байна уу? Махны яргачин Вагуйлайч байна уу? Ялгаагүй болжээ. Ван авагт өдөш болсон хойно орж ирэнгүүтэл цус, тос, хэр даг болсон гараач угаалгүй шууд л зэрэг хуарыг дараад авна. Дарийг нь өөрчлөөд хужаанаар хуар болгосон гэдэг. Цэцэг дарын ойн готох боловч өнөө хэд чидтэй тамхиа олж татаж чадхаа болно гэдгээ гадарлаад эсэргүүцэж үл чадна. Шүн дунд юм түжигнэх чимээгээр цэцэг дар цэсэрчээ. Гэтэл Ван авагт босчихсон шалаа углан мөнгөө хийж байгааг нь харагдав. Ван Гулай луухан гинэтхэн өндийгөөд өөрийг нь гайхсан аястай цоо ширтэж байгаа цэцэг дарийг олоод харжав. Хятад хүнд нэг муухай хууль ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгө нуусан газраа үр хүүхдүүдээсээ хүртэл нууцладаг явдал юм. Нэгэнт хамгийн гол нууцуудыг нь мэдсэн учраас цэцэг дарыг өвөө хийх бодол Ван хужаагийн тархинд зурсхийв. Үүнтэй зэрэгцээд цэцэг дарчсан совингороо болоод хужаанрын зан сайн мэддэг болсон учраас бие хамгаалах зүүн совин давтан хэрэгцээ гарвал. Ингэж бодоод гудсан дорой нуудаг байсан хутгаа тэмдэрчээ. Ван авагт гинтхэн тас инээж мөнгө нуудаг шалаа буцааж хийснэ. Хай. Цэцэг ээ. Энэ мөнгө чиний ба. Чамд тамхи авч өгнө. Гэх зэргээр худлаа зөөргөн үг хэлж байснаа унтахаар гуцаа тайлан хажуу талаар нь ороод хэвдэв. Маргааш нь хар тамхиа татаад мансуурч эхэлж байхад нь Ван Гулай шулуухан заазуур айдад хайрчээ. Гүн мансууралд ороогүй байсныхаа хүчиндээ цэцэг дээр хажуудын тишээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас тавьчихжээ. Хоёр дахь далайлтаар цэцэг дарын духанд заазуур зоогдсноор үхэдхийн унаж зөвл дуусав. Нилээд харанхуй болчихсон байснаас луухан гадаа цогцыг булах нөхөх гэж 2-3 цаг орчин болоод гэртээ орж цогцыг өргөв. Цогцыг өргөн гаргахад тас авчулсан гар нь яагаад ч юм алга болчихсон байхан дээр ямар ч хүн орох боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хэвдэж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг л үр цайдал хайгаад аргаа барахтаа үхтлийг оршуулжээ. Ингээд л тас цавчулсан гар газрын гаваар орсон мэт алга болж гаргүй цогц оршуулагдав. Тунж удалгүй усны гудамжны хужаанаар Ван Гулайг үздэггүй болохоор хашааг нь давж ороход тэрвэр аль хэдийн үхээд үнэр танаар орчихсон байжээ. Хажирхалтай нь гэрэн дотроос батбэгт өгчээтэй. Цонхонч мөн онгоо хүнслэлгүй хэрнээ. Хоолойг нь хүчтэй хүн орон мөр хавтал нь багалзуурдаж алаад хилээг нь суг татсан төдийгүй цээжин дээр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хан дуураг гээд хаасайгүй цусаар дарагдсан байхан дэр. Уг гарыг харахад жигтэйхэн шулуун хуруутай байсан учраас эмэгтэй хүний гэдэг нь төвөггүй мэдэгдэж байв. Тиймээс Ван авагтын үхэлд гэрт нь амьдардаг байсан цэцэг дараа өсгөөс ижиглэв. Гэвч хаалга доцоосоод үжигдсэн байсан нь гайхал төрүүлв. Хятадуу цагдаад мэдэгдэж хэрэгт орооцолтгоо бодсонгүй. Харин Жан Рүүчин гихч өвгөн луухан хашаан доторхыг шинжиж явснаа улсын нөх байгааг илрүүлж хятад залуусаараа болж. Дотроос нь өрөөсөн гаргүй цэцэг дар бүсгүйн шаргал гарч ирэхэд хужаанаар мэл гайхаж зэлхөхөрч. Энэ бүхнийг хараа зогсож байсан 9 гудамжны Ли овогт луухан цэцэг дарыг хар тамхинд оруулсан гэдад. Айсандаа өмдөндөө шээх нь халаг болоод бөмбөхөнд л жичирч байв. Гэнэтхэн хин нэгэн Ван авагтын бяруу шиг том гарц нохой мөн л өгсөн төдийгүй ирүүхэн заагаад хилийг нь суглаар хайчихсан байсныг олж илрүүлжээ. Тэгээд бүсгүйн цавцыг буцааж булаад Ванг оршуулв. Ямар ч хятад хүн авсаа амьд авахгүй үедээ бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа.
Ажил явдалд нь оролцсон хужаа нар байшинг нь өдөр шөнөгүй нэгдсээр нуусан хөрөнгийг нь олж хуваан авчээ. Ванг оршуулад удаагүй байсан Ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив. Хужаа нар энэ яавч зүгээр явдал биш гэдгийг гадарлаад хэрхэг талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш хужаа нарын гэрт үүр шөнийн заагаар борд шиг хадсан цустай урт хэжин хумстайгаар хөнжлөөс нь татах нөөрийг нь маажих зэргээр айлгаж жаах болов. Энэ тухайд Лизи Хуа гэж мэрэгэн луухан шоогоо хийж үзээд энэ бол тэр хүүхнийхэр гарыг нь завдсан учраас сүнс нь гарандан шингэж шулмас бог болсон байна. Тиймээс цогцыг нь ухаж гаргаад шөнөөр үлээж. Тэгэхээр гар биетэйгээ ирж наалтна. Тэгвэл энэ шулмсын хүч сулгана гэж айлтжээ. Хужаа нар чинь айлдварыг ясчлан биелүүлтэл бүх зүйл юу авахтын хэлснээр болж гар нь биетэйгээ наалтаж бүтэн болсон зогцыг булжээ. Гэхдээ шулмас хэвээрээ үлдсэн бөгөөд хужаа нарт хор хүргэхээсээ өнгөрсөн гэдэг. Одоо ч цэцэг дээр бүсгүй шулмас болсон сүнс Ханамаса ресторанд байдаг гин. Энэ түүхийг тэр бүр монголчууд мэддэггүй ч Ханамасагийн жижүүрүүд тэнд бүгд чөтгөр байдаг гэдгийг батлан ярьцгаадаг юм. Гэхдээ энэ шулмас монгол хүнд өчүүхэнч төдий хор хүргэж айлгаж зочоодоггүй үндэсэрхэг үзэлтэй юм гинэлээ. Анхны контент учраас нэлээд орчлаггүйсэн байж магадгүй. Дараадаадаа илүү сайжран гэдгээ та бүхэнтэй амлаж байна. Хэрвээ энэхүү бичлэг танд таалагдсан бол та лайк болон subscribe дараад энэхүү бичлэгтэй холбоотой сэтгэлдээ доор комментээр зөвлөдөгөөрэй. Баярлалаа.